Энэхүү видеог олон улсын бууцааны сайт 1xBet хамтран хүргэж байна. Хэрэг та хөрнийг болон түүнээс дээш настай болоо. Тайлбар хэсэгт байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ довчлол гэсэн промо кодыг ашиглаж сэнгэлсэн дүнгээ 100% бонус болгоно аваарай. Та өөр тохирох боломжит дүнгээр бооцоо тавьж ит автахгүй байхыг анхааруулж байна. Занга та бүхэндээ Flex X-Scope сургуулийн Part 2 гэж хөр бэлтлээ. За ажлын эхний өдрөөл комментрээ солиод гейминг сетап зандал ширээгээ солино. Садан хэлээс тэр өдрийн цайны цагаар ажлын хамт олондоо дээд зэрэглэлийн рестораны тоочоор өдийн хоол бэлдүүлээд ширээ эндэр зассан бүр дураараа үн манай Ганхёг уурлаад энэ цагтын хэлтэс болохоос чиний баян төрчин байх ч хамаагүй шүү гэдэг. Наад хүмүүсээ явуул ажиллаа хиймээр байна гэд уурлаадахна. Ажлынхан нарийн амтрхан нэдээд л Ганхёг өрөөнд орж ирэхэд Исү тоглолцсон сууж байдیں۔ Комын унтраагаад ажлын газрыг нь өөрийнхөө дураар өөрчлөөд байгаад их л уртай хандана. Тэгэд Исүг явуулахаар төлөвлөөд дургу зүйлийг нь хийлгэхээр инженер бацаанаасаа асууна. Дургу зүйлс бараг л байхгүй дээ. Уутгартай байдалд оргүй гэсэнд Ганхёг нэг зүйл бодож олсон нь хэрэгэн материалуудыг хянаж бичих ажил даалгана. Тэгэд нууцаар хараад явуулсан чинь Исү өрөөндөө байдгүй. Хайцсан юм ээ гэсэн даргийнхаа өрөөнд орсон. Даргаар нь ажлаа хийлгүүлээ сууж байна. Исү тэрхэн бичих талаар ажлыг нь зааж өг гээд тэднийг явуулна. Исүг үүдахын тулд өөр хилцэн хүн хайх ажил туслахаар явцгаана. Очоод удаагүй байтал бөөнл мотоод уутай хүмүүс ирээд сүлжилдээд л хайсаар нөгөө алга болсон үгнийг нэг мототой багийн олж ирээд бөөн баяр болцгоон. Юу болсон бэ гэхээр Исү инста дээр энэ хүнийг олсон хүнд өөрийнхөө цагаа бэлгэлнгээд пост оруулсан ба шагналын цагаа ч өгнө. Ажил дээр ирээд удаагүй байтал дуудлага ирж хүн амны хэргийн газар өслийг шалгалт хийхээр болцгоон. Ганхёг Исүг үлдээгээд Чинана кома тоглоод байж энэ ажил хүүхдийн тоглоом биш зөвхөн цагдаа нар л явна гэд машин унаад яваад өгнө. Хэргийн газар ирэхэд зөвшөөрлөгөө оруулж болохгүй. Эзэнд нь заавал мэдэгдэж байж оруулах ёстой байдаг юм а гэд замны хамгаалагч оруулдаггүй. Энэ үед Исү өөрийн машинтайгаа дотгошоо орцсон. Тэднийг ороход нь тусалсан ч завь руу орох гэтэл хэргийн газар тоглоом биш зөвхөн жинхэнэ цагдаа нар л орно гэд Ганхёг бас л түүнийг авч орсонгүй. Хэргийн газар үдлэг шалгалт хийж цогцыг шинжээч шинжлээд амин хорлсон биш байна. Гадны нөлөөтэй болохыг олж мэддэг. Хэргийн хохирогч эмэгтэйг инстагаас нь модель гэдгийг нь олж мэдээд түүний ажилдаг агентлаг рүү холбоо барьж шалгахаар боллоо. Исүш дагагчийн нэг жуниор мөрдөгчийг чи надад тусалбал би чамайг завиа унуулъя гэд түүнийг өөрийнхөө талд нэгтгэнэ. Ганхёг түүнийг хэргийн газар руу дуудаж хамтдаа моделийн агентлаг руу явцгаана. Ганхёг очоод цагдаа байна. Захиралтай чинь уулзна гэд харин Исүг модельүүдтэй уулзаж мэдээлэл цуглуулгын. Захиж завгүй уцаар яриад л түүнийг үл тоон. Тэдний агентлагийн модель нас барсан гэдгийг хэлээд хохирогчийн талаар мэдээлэл авна. Хохирогч Үнийнагийн ээж нь 10 хоногийн өмнө нас барсан. Түүний ганцаараа л үлдсэн. Өөрч мэдэх зүйл байхгүй гэж өмнөө хэлээд уцаар хинэгэнтэй ярьж Жуэна нас барсан байна. Түүний хийсэн гэрээг цуслах болох нэ гэж уцаар ярина. Ганхёгч мэдээлэл авч дуусаад гартал Исү модель бүсгүүчүүдийг тойруулаад суудсан жаргалтай сууж байна. Исүч Ганхёгийн араас ирээд хэрэгтэй мэдээлэл болсон гэхэд за тэгээ репорт өчээд ирээ гэдэл машиндаа суугаад Исүг маань орхиод яваад өгдөг. Манай нөгөө шинжээчтэй цогцос задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Ганхёг гэртээ ирж автагаа хамт ганц сүүж ухаан татаад Исүгийн талаар ярьж ээж нь орж ирэхэд охинтойгоо сүүж уугаад намайг дүүцсэнгүй гэд гомдлоо. Айгүй хөөрхөн түүнийг хүнтэй суугаач амьдралаа бодооч өтөллөө гэдэл үглээстэй. Ганхёг маань удмаараа цагдаагийн албанд ажилласан өөрөө ч үүгээрээ маш их бахархдаг ингээл нэг амьдралтай нэгэн. Энэ үед Исү сугны өстэйгээ уулзаад Ганхёгийг ямар муу хүн болохыг ярина. Маргааш нь задлан хийдэг газар Ганхёг Исү хоёр таарна. Исүг цогцос харах уу гэдэл бүтээлгийг нь автал. Майнер шууд л шок. Би энэ тавгүр гэдэл газар дунана. Ганхёг орж ирээд түүнийг зүгээр эсхийг асуухад би зүгээрээ чамайг айлах төлөвлөгөө байсан юм а гэдэг өрийгөө аваад гарна.
Задлан шинжээч яана хохирогчийг яаж нас барсан болохыг үзүүлэе гэд Иесүүдээр туршилт хийн тайлбарлана. 1:30 үед нас барсан. Усан дуунсан ч үхлийн шалтгаан нь энэ биш. Хэн нэгэн түүний араас цохиж амийн хөнөөсөн гих дүгнэлтийг танилцуулна. Шинжилгээний хариуг танилцуулахад Иесус үхлийн шалтгааны таамаглал дэвшүүлэхэд Ганхиог чи одоо Шерлок Холмс таамаглал биш баримт шинжилгээний үр дүн дээр үндэслэн үхлийн шалтгааныг тодорхойлно гэд тэд мөрөөдсөн. Хэрвээ буруудныг Иесус холбол эндээ ажиллана. Харин олж чадахгүй бол тэднийг 50 өрхөд явна гэж тэд төгсрөлцөв. Хилтэс дээр ирээд замны ойролцоо байх хяналтын камерын бичгийг шалгахад хохирогч хинэгэнтэй усан онгоц руу орж байгааг олж мэднэ. Иесус түүнийг хараад л уулга алдаад DM медиагийн багийн байна гэхэд инстаг нухаж байгаад зургийг харснаа нэмсэглэн бинго гэдэл явна. Иесус байгаа газар нь ирээд ресепшнист нь хаана байгааг асуувал олж мэдээд орж ирнэ. Ойролцоо хүмүүсийг гаргаж байгаад тоосын гүн. Удалгүй хамгаалтынх нь орж ирээд Иесуг аваад гарна. Гадна үүдэнд Ганхиог ирсэн орох гэсэн чи нэвтрэх боломжгүй гэдээ тэднийг оруулсангүй. Энэ үед Иесус гарч ирээд тэд хамтдаа хамгаалтынхантай тулалдана. 3 дугаар анги дээр Иесус Ганхиог хоёр маань тэднийг буулгаж аваад манай хоёр ч гэртээ Ганхиог л эрлэхийгээр тэдэнтэй тулалдана. Нөгөөгч харин зүгтаач орж байгаад хаалга мөргөөд газар твтэж байх ба түүний хилтэс рүү авч явна. Чон Тесагийн хилтэсээр авч ирээд мэдүүлэг авна. Тэр өдөр юу болсон гэ асуухад түүнтэй уулзаад вайн уусан, мөн тэгээд үргэлжлүүлсэн. Гэхдээ би түүний амнасыг хөнөөгүйгээ гэж хэлнэ. Ганхиог түүнээс харт амхны шинжилгээ ав гэхэд юу би ёстой хэрэглэдэггүй шүү. Хэрэг мансуурлага бодол болсон болоо. Чон тагийнх байх. Тэрэл хаяа зав дээр ирээд хэрэглээд байдаг гэв. Хямралтын камер шалгаж үзтэл Чон Тайон зав руу орж байгааг мэдээд түүнээс мэдүүлэг авахар дуудана. Удалгүй Тион ирж Тайсон ахаа гэдэл очиж тэврээдлээ. Хэрхээ хүлээ чи алсан байна гэн. Энэ хэргийн улмаас гэр бүлийнхэн дэлгэцээр ирцгэн. Манай Иесус хин ирж байгааг нөгөөхдөө хэлээд DM-ийн боссын эхнэр ба X эхнэр нь ирцгэн. Хин миний хүүг барьчих ва гэдэг дарга дууд мууд гэдэл орилоодлоо. Хоорондоо бас таарч төхөрдгөө юм шиг байгаа. Хэрэлдээд л бөө юм болно. Ганхиогч цагаан хоолоогоо ашиглаад тэдний хэвтэй байхыг анхааруулж түс бүрээс нь хэргийн талаар мэдүүлэг авна. Иесус зургийн трен аваад л жаргалтай сууж байна. Иесус гэртээ байгаагаар төрсөлөгдөн. Хойд их нэрээд путах шиг үгээр л дайраад. Үүнд Иесус нэг юм хэлэхгүй. Наад мэс заслаа болоо арай л онцгүй харагдуулаад байна. Улмал хөвшөө харагдаад их юм а гэдэг. Түүний шоолно. Тэгсэн хойд их нь шил энтерийг хаглаад л нэлээд тааламжгүй харилцаатай байна. Хэргийн материалтай танилцж байгаад хохирогчийг DM боссын охин болохыг олж мэднэ. Хэрэг болохоос өмнө энэ үү захиралтай уулж уулзсан ба тэдний юу ярьсан талаар асуугаа зогсож байтал туслах нь ирээд уулзалтын цаг боллоо явцгаая гэдэгт гараад явна. Иесугийн туслах чой залгаж DM медиагийн юук нь нас эцэслэх гээд хинэн энэний хөрөнгийг өвлөж авах вэ гэдэг том асуудалтай тулгарч байгаа талаар хэлнэ. Тэгээд л хоёр эхнэрийн хүүхдүүдийн дунд дайн эхэлсэн бололтой. Иесус энэ бүхнийг мэдээд хилтэстээр ирж тэдний дунд юу болоод байгаа талаар Ганхиог тайлбарлана. Ганхиог Тайсоны зав дээр нэгжлийг хийхэр зөвшөөрөл авах гэсэн чи хэрэгт холбогдлгүй гээд дарга нь зөвшөөрдөггүй. Иесус завийг нь шалгахаар нууцаар дотгошоо нэвтэрч цус илрүүлдэг түрхлэгээ цацхад дээвэр хэсэгт нь битүү цусны уул мөрөөд байх ба баримтжуулж аваад явна. Хамгаалагч нь ирэхэд Иесус уучсан болохоор буу зав руу орчихсон мэт жүжээд гараад явна. Бас хөөрхөн залтай. Ганхиогийн утас дугуйч нөгөө хэд маань 3-ны хэгээр Парк Жонмуг 52 настай эрэхтэй мэдээлэл олно. Энэ нөхөр чинь нөгөө DM медиагийн эхнэрийнх нь туслах болохыг олж мэднэ. Хин түүнийг захиалсан байж болох уу? Мэдээж Юкийн эхнэр.
Завинаас унахтан татаж гаргаад амийн хөнөөгөөд завин дээр ил үлдээсэн болохыг олж мэднэ. Гэтэл нөгөө хоёрыг нь нислэгийн тэд захиалсан ба зүхтахаар төлөвлөж байгааг мэдээд нисэх буудал руу явцгаана. Иесус ганхийг хоёр замдаа түүжрээд л Иесус нэг арга олоод туслах чой руу залгаад туслалцаа хэрэгтэй байгааг хэлнэ. Байрны дээвэр дээр ирэхэд чой туслах нислэг тэргийг бэлэн болгоод түүний хүлээж байлаа. Манай хоёр шууд л хэрэгтнийг барихаар ниснэ. Эсэг буудал дээр ирээд тэдний дээрээс нь нислэг тэргээр дайрч зогсооно. Ганхийг бууж ирээд л машин руу буудаж тэдний зогсооно хүн амны хэрэгээр баримжлана. Хийсэн бүх хэрэгээ хүлээсэн чинь нэг л с жигтэй ба Иесус нөгөө Евкийн X эхнэр дээр ирээд тэдний хэрэгээ хүлээсэн бас гуйх зүйл байгааг түнд хэлж туслахыг гуйна. Хилтэс дээр Ганхёг Тайсонаас мэдээлэл авч дуусаад яг явуулах гэж байтал Иесус ирээд машиныг нь хааж зогсно. Тэдэнд уцаар ирсэн хэргийн нотлох баримтыг үзүүлж Тайсон ээжийнхээ туслахтаа ярьж энүү хөнөө гэж захиалсныг олж мэдээд түүнийг баримчилж хэргийн гол эзнийг олсноор Иесус мөрөг авч Ганхёгийн багт ажиллахаар болно. За ингээд part 3-аар уулзтлаа түр баяртай. Манай контент таалагдсан бол subscribe тавьж дэмжээрэй. Баярлалаа.